Эстэй өртийн цагт чон зараа өнөг гурав амьдран суудаг байжээ. Гэтэл нэг өдөр чавга олжээ. Тэгээд чон ингэж хэлжээ. Төрүүл цогцсон нь чавга гэдэг гэжээ. Би амсаа цогцдог гэж чон хэлв. Би үнэрлээ цогцдог гэж үнэг хэлв. Харин зараа би сонсоод цогцдог гэж гуйж байв. Үнэг уралдаанд төрүүлсэн нь чавга гэдэг гэжээ. Тэгээд бүгдээрээ зөвшөөржээ. Тэгээд уралджээ. Зараа үнэгний сүүлнээс нь зүүхтэд явжээ. Үнэг хам хурдаараа гүйжээ. Тэгээд би төрүүлжтэй гэж бодол арагшаа харсан чинь зараа алдан зогсож байв. Чи дөнгөжд нэнд ирж байгаа мó гэжээ. Тэгээд зараа чавгыг идэхээр болж амар сайхандаа жаргажээ.